За сайн байцгаана уу. Өсний барилга гооломж EZW 304 хичээлийн 5 дугаар лекцийг орох гэж байна. За энэ удаад бид шорон болон чулуун асгаст бомбуудын талаар үзнэ. Ерөнхийдөө бол базаад шорон бомб гэж нэрлэдэг. За шорон бомбын бүтэц бүрэлдэхүүн юу байна вэ? Ямар элементүүд байд юм бэ? Ямар тооцооны төрлүүд байдгийг гэхэд тэр талаар нь авч үзье. За энэ зураг дээр жишээ нь яг үндсэн дэнгүүд одоо элементүүдийг бол яг харуулсан байна. За мэдээж шорон бомбт бол усан санг үүсгэнэ. За усан сан үүсээд усан сан дүүрээд ирэхээр мэдээж илүүдэл усыг бол хаяна. За саях барилга гэж байна. За тэгээд бомбд шороогоор хийж байгаа учраас дээд болон доод налууг бол бэхэлж өгнө. За тэгээ бомб их бий гэж бол шороогоор бүтсэн байна. Шороо гэдэг маань бол уул хөрсийг хилээд байгаа юу ч гэж болно. Шавар, хайр гарахыг хөрс, элстэй янз бүрийн шороо гэж болно. За тэгээ шороо материал учраас дундуур нь ус бол шүүрэн. Тэгэхээр шүүрүүлийн үе гэж байна. За шүүрэлтийн эсрэг байгууламж байна, зүрх өвч гэж байна. За тэгээ суурийг бол сайн бэлдэж өгөх ёстой. Тэгээ суурийн шүд гэх мэт иймэрхүү элементүүд байна. Тэгэхээр эдгээр элементүүдийн талаар ерөнхийдөө авч үзнэ. За бомбын хөндлөрийг сонгохдоо дараах хүчин зүйлийг тооцно гэж. За хамгийн чухал зүйл бол топографийн нөхцөл байх ёстой. Өөрөөр хэлбэл бомбыг хамгийн бага материалын эзлэх үнэтэйгээр барьж байгуулах боломжтой тийм газрыг олох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол голын хоёр эрийг шахаад ирсэн ийм хавцал байдалтай газар бол маш сайн гэсэн. За бомбын хөндлөрийг бол аль болох хайлбарт перпендикуляр байдлаар сонгоно. За усан сан үүсэх талбайг мөн тооцох хэрэгтэй бол нурс тохируулгын тооцоо хийн. За бомбын хэрэг урт нь 1 км-аас их бол ерөнхийдөө ашиггүйд тооцно. Гэх мэт иймэрхүү топографийн судалгаа хийгдээд энэ бол тооцоонд авч утсан байх хэвээр. За дараа нь тухайн хөндлөр дээр инженер геологийн нөхцөл нь хэр юм бэ? Яг тохирохгүй юу гэдэг талаар судалгаа хийн. Бомб тусан сан үүсэх газрын инженер геологийн нөхцөл наривчлсан хайгуулыг хийх хэрэгтэй байдаг. За тэгээд дээрээс нь бомбын тусгай барилга байгууламжууд нь саях авах барилга байгууламжууд тэдгээрийн байрлал нь хаана байж болох вэ? Тэгээ бомбыг барих материалыг хаанаас авчрах вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү ажлуудыг хийн. За энийг бол хийхэд бол мэдээж өрөмдлөг хийн, дээж аавн, шинжилнэ. Иймэрхүү ажлууд хийн. За дараагийн нөхцөл нь болохоор бусад нөхцөлийн судалгаа гэдэг юм. За энэ болохоор хөрөнгө оруулалт, ашиглалтын нөхцөл, байгаль орчинд нөлөөлөх байдал, ариун цэврийн нөхцөл гэх мэт янз бүрийн нөхцлүүд байна. Тэгэхээр эдгээр нөхцлүүдээс хамаарат бүгд өөрийн гэсэн нэг шийдлүүд өгнө. Тэгэхээр олон төрлийн хувилбарууд гарч ирнэ. Тэгээд тэдгээр хувилбаруудад дээр техникийн харьцуулт хийн, эдийн засгийн харьцуулт хийн. Тэгжээж нэг хувилбарыг сонгож авна. Тэрийгэ барьж төсөл тооцоо хийж авна. За шорон бомбт нь шороо чулууг оголон босгосон трапез хэлбэртэй шорон байгууламж юм аа. За төсөл зохиох, барих, ашиглах үндсэн норм нь барилгын норм ба 4330709 юм аа гэж. Тэгэхээр шорон бомбыг төсөллөхдөө барьж байгуулахдаа энэ нормыг бол баримтлах ёстой гэсэн. За мэдээж өөр стандартууд олон улсад мөрдөгч хүчин төгөлдөр ийм стандартууд ажиллана. Тэдгээрийг бол мөрдөнө. За шорон бомбыг ус хоригдлуулах, түвшин өргөх, загас үржүүлэх, голын урсцыг тэтгэх зэрэг олон зорилтоор ашиглаж болно. За энэ зураг дээр бол шорон бомбын ерөнхий хөндлөн огтлын элементүүдийг харуулсан байна. Энэ бол мэдээж усан сан. За нэг нь болохоор бомбын дээд налуу гэж байна. Upstream surface гэж нэрлэдэг англиар. За хоёр нь болохоор бомбын доод налуу гэж байна. Downstream surface. За гурав дахь нь болохоор бомбын хяр гэж байна. За энэ бомбын хяр дээр бол машин ч явж болно, галт тэрэгч явж болно, янз бүрийн зорилтоор бол ашиглаж болно. За дөрөвд нь тавцсан буюу бэрэм гэж байна. Яг хоо энэ ямар зорилгоор хийгдэж байгаа гэхээр хит өндөр шорон бомбтод энэ доод налуугийн тогтворыг сайжруулах үүднээс ийм тавцангуудыг гаргаж өгдөг. За тав дахь нь болохоор шүүр
гэж байна. За энэ болохоор их бомтын их биеэр шүүрсэн бомтыг ч одоо ингээд энэгээр чи ингээд их биеэр ингээд ус ингээд шүүрэн штэ. Тэнгүүд тэр шүүрс усыг доод хасц руу аюулгүй гаргах үүрэгтэй юм байгууламж байна. За 6-д нь шүд гэж байна. За шүд бол мэдээж бомтын тогтворчлтыг сайжруулна. Бомт бол ийшээ байнгын шилжих тийм ирэмжилттэй байж гин. Тийм учраас бомт бүр хоёрыг бол энэ шүдээр бол төгжиж өгч байгаа гэсэн. За 8 дээд налуугийн бэхлэгээ upstream reprep гэж байна. За 7 болохоор тулгуур мэдээж ингээд налуудаар ийм бэхлэгээ хийж байгаа учраас тэрний тогтворыг хангахын тулд энд бас нэг бэхлэгээ хийж өгч байгаа. За нэг иймэрхүү элементүүд байна. За шорон бомтыг эрчим хүчний зорилтоор мелораз ус хангамж, усан тээвэр гэх мэт үерийн гэх мэт зөндөө зорилтоор ашиглаж болно. Сүүлийн үед бол яг нөгөө ус нөөцлөх, хөв цөөрөн байгуулах гэх мэт зорилгоор бол ашиглаж байгаа. За шорон бомтын дээгүүр ус бол хайлах ёсгүй. Илүүдэл болон хэрэглээний усыг бомтын их биед байрлах, ус гаргах болон авах байгууламжаар аавна. За бомтын дээд ба доод хасаж усны түвшний зөрүүгээр бомтын их биед дотор шүүрэлт явагдана. Энэ бол байнга явагддаг ийм үзэгдэл байгаа. За шүүрэлтийн усны чөлөөт гадаргууг депрессийн мөрий буюу бууралтын мөрий гэж нэрлэдэг одоо энд байж байна. Тэгэхээр ингээд бомт усан сангаас бол мэдээж ингээд шүүрэлт явагдана. За энэ шүүрэлт явж байгаа энэ орсон хэсгийг болохоор шүүрэлтийн бүс гэж нэрлэнэ. За яг энэ гаралтын хэсэг буюу зарим нэг эцэгтэй хэсэг гэдэг шүүрэлтийн эцэгтэй бүс гэж хэлнэ. За шүүрэлтийн усны чөлөөт гадаргуу буюу энэ мөрийг болохоор шүүрэлтийн мөрий гэж хэлнэ. За энэ мөрийн байрлал хаана байна вэ гэдгийг тоохтоох нь бас нэлийн чухал асуудал байдаг. За энд бол хоёр төрлийн зураг гаргаж байна. Эхнийх нь болохоор нэгэн төрлийн бомт, хоёр дахь нь болохоор шүүрүүлтэй бомт буюу шүүрүүлийг энэ бомтод хийж өгснөөр нөгөө шүүрэлтийн бууралтын мөрий чинь бомтын бараг тал дээрээ дуусчих жишээтэй. Нэмэрх байна. За шорон бомтын хэд хэдэн давуу тал байна. За орон нутгийн материалаар барьдаг, ямар ч материалаар барьж болно, ямар ч газар барьж болно. За материал нь бол хуучрахгүй, чанараа алдахгүй. Тэгээд бомт барих ажлыг бүрэн механикжуулах боломжтой гэх мэт давуу талуудтай. За дутагдaltaй тал нь болохоор үерийн болон илүүдэл усыг хэр дээгүүр хаях боломжгүй. Газар хөдлөлтөнд даан цаа үүсэх магадaltaй бомтын их үеэр шүүрэлтийг аюулгүй хэмжээнд аажихын тулд шүүрэлт эсрэг арга хэмжээний төлөвлөх шаардлагатай болдог гэх мэт. Ерөнхийдөө бол шорон бомт гэдэг бол сайн барих юм бол хүний гараар бүтсэн уул гэсэн үг л дээ. Уулыг л барьж гин гэсэн үг. За шорон бомтыг барих аргаар нь овоолмол ба угаамд гэж хоёр ангилж болно. Гэхдээ ерөнхийдөө сүүлийн үед бол дандаа овоолмол бомтыг барьдаг. Харин хаягдлын сангийн зориулалтаар бол угаамл бомтуудыг барьж ашигладаг. Зарим их биеийн хязгаар нэг төрлийн шорон бомт, нэг төрлийн бус шорон бомт дэлгэцтэй, зүрхөвчтэй, диафрагмтай, сүрийн шүүрэлтийн эсрэг арга хэмжээгээр нь цоочтой шүжигтэй, диафрагмтай, цементацтай, хормовчтой гэх мэт янз бүрээр ашигладаг. За шүүрүүлийн эсрэг байгууламж, шүүрүүлийн байгууламжууд нь босоо болон хэвтэй байж болно. За ихэвчлэн шүүрэлтийн эсрэг арга хэмжээний ард шүүрүүлийн байгууламжууд байна. Шүүрүүлийн үе гэж хэлээд байгаа. Энэ байна. За энэ дөрвөн зургийг сайн тогтож харж ойлгож байгаарай. За бомтын бөөрийн уул хөрсний төрөл бомтын ямар өндөртэй байгаагаас хамаарч ангид хуваана. За шорон бомтын бол 4 анги байна. Өндрөөс хамаарат жишээ нь хатан бөөрөн дээр 100-аас дээш өндөртэй бомтыг бол 1-р ангийн барилга гэж нэрлэе. За манайд бол хатан бөөрөн дээр 30 м-ийн өндөртэй шорон бомт байдаг. 30 м-ийн өндөртэй шорон бомт байдаг. Тэгэхээр манайд бол хамгийн дээд нь 3-р ангийн барилга байгаа гэсэн үг. 3-р ангийн бомт байгаа гэсэн үг. 1 болон 2 бол байхгүй гэсэн үг. За энэ бас бомтын төрөл нь шорон бомт, чулуун бомт гэж бас ангилж болно. Тэр нь болохоор энэ барьсан материалаас нь бол хамаарч байгаа. Хаарга буталсан чулуугаар барьсныг бол чулуун бомт гэж хэлнэ. За энэ материалууд ингээ холилдоод ороод ирэхээр одоо жишээ нь нэгэн төрлийн бомт гэж холимог шорон бомт, шороо чулуун бомт, нийлэх алстаа чулуун бомт гэх мэт байж болно.
За үндсэн хэсгүүд нь юу вэ гэхээр бомт их бий гэж байгаа. За энэ болохоор бомтын тусгай хийцээс бусад буюу бомтын хөндлөн огтлын 70% эзэлж байгаа бомтын их биеийг бүрдүүлж байгаа хэсгийг хэлнэ. За дэлгэц гээд байна. За энэ болохоор шүүрэлт эсрэг байгууламж бомтын дээд налууд байрлана. За дээд налуугийн бэхэлгээ гэж байна. За бомтын дээд налуугийн илэгдлээс хамгаалах чулуун болон бетон урдлах хаялгууд байна. Доод налуугийн бэхэлгээ гэж байна. Энэ болохоор доод бороо цусны усаар доод налуугийн илэгдэл хаваагдлаас хамгаална. За тавцан гэж байна. Дээд болон доод налуугийн тогтворчлыг сайжруулах зорилгоор гаргаж өгдөг. Игц гадаргуу. За хормойвч гэдэг нь болохоор бомтын доогорох шүүрэлт эсрэг хийц бомтын дээд тасцад байрлана. Өөрөөр хэлэх юм бол шүүрэлтийн замыг хурцсах байгаа юм байгууламж байна. За шүд бол бас мөн ялгаагүй шүүрэлтийн замыг уртсган дээрээс нь бөөр суурийн бат бүхийг нэмэгдүүлдэг. За хэвтэй шүүрүүл гэж байна. Энэ шүүрүүлийн эсрэг байгууламжийн ойролцоо хийгдсэн хэвтэй чиглэлтэй шүүрүүлэх байгууламж байна. Ихэвчлэн хайргаар хийгдэнэ. Усал чөлөөтэй шүүрнэ гэсэн үг. За босоо шүүрүүл гэж байна. За энэ мөн л шүүрүүлийн эсрэг байгууламжийн ойролцоо хийгдсэн байна. За шүүр гэж байна. За энэ болохоор бомтын доод хасцад хормонд байрладаг. Чулуу бай хайргаар хийгдсэн юм нэг тусгай хийц байна. За зүрхөвч гэдэг нь болохоор шүүрэлтийн эсрэг байгууламж яг бомтын тэнхлэгийн ойролцоо хийгдсэн байна. За диафрагм гэдэг нь болохоор бомтын хэвтэй шилжилтээс хамгаалсан эсвэл шүүрэлтээс хамгаалсан бетон, төмөр бетон хийц байна. Яг уу ган хийцээс байж болно. За экран гэдэг нь болохоор бид нар бол дэлгэц хормойвч гэж ярилцсан байгаа. За хормойвч болон зүрхчний дээд дэрмэг нь 0.8-аас 1 м-ээс багагүй ийм зузаантай байх ба нэгт шаарлаг хөрсөөр хийгдсэн байна. Доод өргөнийг нь хийцээр авна. Ихэвчлэн нойр авирны дэг ааш гэж байна. За энд ааш нь болохоор усан сангийн тооцоо төвшин. За экран болон зүрхвчний экран биш дэлгэц ахгүй юу? Дэлгэц. Дэлгэц гэж байгаа. За дэлгэц болон зүрхвчний дээд дэрм нь усан сангийн хамгийн их түвшнээс 0.3-аас 0.8 м-т байрлана. Яг тэгэхээр энэ шүүрэлтийн эсрэг байгууламж учраас усны статик түвшнээс дээш байрлаж, дээшээ илүү гарсан байх хэрэгтэй. Гэхдээ их хөлтөлтийн гүнээс доош байв зохино гэх мэт. За эндээс бас бомтын өндөр хэд байх вэ гэдэг нь тодорхойлогдно. За шавар экраныг угаагдлаас хамгаалах зорилгоор 1.25-аас 2.5 м-ийн зузаан уруу хайрга буюу шүүрүүлийн үеэр хамгаалж өгнө. За сүүлийн үед нийлэг хальсыг дэлгэц байдлаар ашиглаж ирсэн байна. За энэ болохоор 0.3-аас 0.5 м зузаан дэвсгэр үедээр, элсэн дэвсгэр үедээр тавьдаг янз бүрийн зузаантай 1, 2, 3, 4 м хүртэл ийм зузаантай нийлэг хальснууд байдаг. 8 м хүртэл байна. За бомтын бөөрөөр явагдах шүүрэлтийг багасгахын тулд төрөл бүрийн хаалтуудыг төлөвлөнө. За энэ хийцээр нь болохоор бомтуудыг бас ангилж болно. Шавар шүдтэй, савар цоочтой, шүд гацтай, гац хоорондоо гацтай, цементацтай, экран болон дэвсгтэй гэдэг ч юм иймэрхүү байдлаар ангилж болно. Энд ус үл нэвтрүүлэх үе гэдэг нэг юм байна. Ус нэвтрүүлэх үе гэдэг юм байна. Тэгэхээр бомтын доотлын хөрс нь хатан бус байх юм бол мэдээж ус үл нэвтрүүлэх үе дээр шууд сууж ийн гэсэн. За ус үл нэвтрүүлэх үе нэлээд доор байх юм бол мэдээж бомт тэр хоёрын завсраараа бүрийн шүүрэлт явагдана. Тэгэхээр тэрийг бол шүүрэлтийн бүс гэж хэлж байгаа. Тэрийг хаахын тулд шүд диафрагм экран өөр янз бүрийн юмнуудыг төлөвлөж өгдөг. За бомтын бөөрийн улд хөрс усүл нэвтрүүлэх бол бомтын их бие ба бөөрийг шүдээр холбоно. За буурын улд хөрс нь анз автай хадвал цементац болон бетон гიშг гэж өгнө. За бомтын суурин дор усүл нэвтрүүлэх давхар нь 3-аас 4 м-ийн гүнд байгаа бол бомтын биеийг түүнтэй шавар цоожоор холбоно. За 5-6 м гүнд бол шүд гадсаар, 10 м бол дан гадсаар, 20 м бол ган гадсаар хоёр давхар гадсаж ажиллана. Эсвэл төмөр бетон гадсаар гэж гэнэ.
Усвал нэвтрүүлэх давхарга ихээхэн гүнд бол шүүрлэлтийн замыг орцох зорилгоор цементац хормойвч экран дэлгэцэх гэх мэтийг хийж өгнө. За бомтын их биеийг голын хоёр талын иргэдэж 3-5 метрт оруулж өгнө гэдэг. За энэ эхний зураг дээр бол бомтын дээд налууг нийлэх харьцаар доторлж байгаа байдал. За энэ хоёр дахь зураг бол бомтын буурийн хэсгийг бэхжүүлж аваад энэ гадс хийж өгч байгаа. Гадс гэдэг нь болохоор 2 юм уу 5 метрийн интервалтай цооногод өрөмдөд тийшээгээ цементац шахсан эсвэл ган хөшиг ингээд шпунт зохиж оруулсан ийм юмнуудыг хэлж байгаа. За энэ болохоор бомтын аль нэг жигүүр нь үеийн баруун жигүүр гэж хэлж болно. Тэгээ энийг бол нөгөө яг юугаа голыг ирэх юм уу тэр уул руугаа яг бомтоо шигтгэж өгөх хэрэгтэй. Тэснээр докторийн нөхцөл сайжрна гэсэн. За бомтын ихвийн дээд ба доод налуу нь ашиглалтын явц доктортой байх хэрэгтэй. За нойрон дүрэнд бол дээд доод налуугийн байдлаар авна гэдэг юм хүснэлтэнд төгссөн байна. За нойрон дүрм заасаар бол 15 м-ээс дээш өндөртэй бомтын налуугийн докторшилтыг бол заавал тооцоогоор шалгана. За энэс доош байх юм бол шалгахгүй гэж болно. Гэхдээ нойрон дүрм заасан буюу энэ хүснэлтэнд заасан утгууд буюу тэнд идрээс арай жоохон илүү утгууд авсан байх шаардлагатай. За бомтын өндөр нэмэгдэх тусам доод налуугийн хэмжээ гэсэн бомтын дээд доод налуугийн докторшлыг сайжруулах бороо цусны усанд угаагдахаас хамгаалж 10-15 м-т тавцыг хийж өгнө. Тавцгийн өргөн нь 2-3 м байна гэж. За мөн доод налууг бэхлэхийг сайжруулахын тулд зэлэгжүүлэх мод тарих гэх мэт ажлуудыг хийж болно. Чулуун асгаас хайлах хийж болно. Бетон хавтангараарч бэхэлж болно. За дээд налууг бол мэдээж устай харьцан байнгын давлгаатай байх учраас төмөр бетон чулуун энтрээр бэхлэнэ. Бэхлэхгүй байвал дорхноо угаагдаа явчихна. За бомтын хэрийн өргөн нь өндөр биш бомтод 3-4 м, дунд зэрэг бомтод 6 м гэж болно. Дээгүүр нь ашиглахгүй бол гэсэн үг шүү дээ. Хэрвээ дээгүүр нь зам тавигдах бол замын ангиас хамаарна. Төмөр зам тавигдах бол түүнээс хамаарна гэх мэт байна. За энд бол замын анги байж байгаа. Гэхдээ энэ жоохон хуучин анги байж магадгүй та гэхэд авто зам төсөлөх гээд нойрон дүрм дээр энэ замын ангиуд байж байгаа. Тэрийг үзээрэй. За бомтын хэрээр хашлаг хийн. Ямар ч тохиолдолд хашлаг хийн. Тэгэхээр хашлгууд нь бол мод байж болно, төмөр бетон байж болно, металл шонгууд байж болно, эсвэл боржуурч байж болно. За иймэрхүү байдалтайгаар төлөвлөж өгч болно. Жишээр дөргөний усан цахилгаан станцын хэрийг хэрийн дээдлэлт ийм босоо ханаар бэхлэгээ хийж өгсөн байгаа. Хашлаг хийж өгсөн байгаа. Энэ бол дээд налуу гэсэн үг шүү дээ. За бомтын хэрийн хийцнийг иймэрхүү авто зам хийх тохиолдолд шинэ халуун асфальт тэгэл хайрган суур, элсэн суур байж болно. Эсвэл дайрган үед тавьж болно. За том ширхтэн асфальт тавьж болно. Эсвэл уул бетон байж болно. Тэгээ асфальт тавьж болно. Гэх мэт янз бүрийн хийцтэй байж болно. За бомтын дээд налууг усны долгион хэлбэлцэл мөсний үзэгдлээс хамгаалж чулуун хаялга эсвэл чулуун урилгуудыг хийж өгнө. За энэ дээр бол зургийг харуулсан байна. Тэгэхээр энэ зургийг та хэд маш сайн харах хэрэгтэй. Энэ хоёрын хооронд бол зургийн стандарт бол энэ хоёрын хооронд тэгшин цогт үүссэн байх ёстой. Тэгээд одоо энэ эхний энэ үе болохоор энэ чулуун асгаас гэсэн үг. Энэ хоёр дахь энэ үе болохоор хайрган бэлтгэл үе гэсэн үг. За энэ гурав дахь нь болохоор элсэн бэлтгэл үе гэдэг. Яг энэ үеэр нь зааж өгөн. За тэгээд яг ямар үе явж байгаа тэрний яг үндсэн хэрэгтэй мэдээлэл жишээ нь хайрган бэлтгэл үеийг 10 см хийнэ. Элсэн бэлтгэл үеийг 10 см хийнэ гэх мэт ингээд ажлын зураг дээрээс л уншиж явах хэрэгтэй.
За чулуу асгаа хэсэг бол ангилж ялгаагүй чулуугаар 50 см хүртэл зузаантай гэж болно гэдэг зүгээр чулуу авчрал асгаад байна гэсэн. За чулуу урлагийг бол 25 см хүртэл ялгсан чулуугаар хийн. За чулууг хооронд нь цементээр юм уу бетоноор холбож болно. Шавраар ч гэсэн холбож болно. За чулуун асгаас болон урлагийн дор хийж өгөх ил сайрын бэлтгэл үе нь бомтын доод налууг тогтохгүй зайлж байхаар бэхлэхийг хөлтөөс үсэх явдлаас хамгаалах зорилготой байх нэ. Чулуун асгаасыг мөн чулуун хайлах гин. За чулуун урлагийг 15 см-с багагүй зузаантай чулуугаар хийгөөд цементэн зургаар холбож өгч болно. Бомтын дээд налуугийн бэхлэгэнд 20-25 см чулуу хэрэглэн чулуун асгаас буюу урлагийн нэг буюу хэсэг чулуу хөдлөхөд бусд нь дагаж хөдлөх магадaltaй байдаг тул 3-5 м тутамд юм хашлага хийж өгнө. Хашлганы зураг нь одоо энэ дээр харагдаж байна. За төмөр бетон байх юм бол газар дээр нь огсорчулна, цутгаж болно. За огсрохоор бол мэдээж огсралтын гагнаас магнаас хийх боломжтой байдлаар үйлдвэрлэлтэй захиалгаагүй хийж ирнэ. За цутгахаар бол тэндээ хийвээ цутгаж авал тэгэл 14 байдлаар 14 удаа хөрөндөрүүлж авал тэгэл цутгалтын ажиллаа хийнэ гэсэн. За энэ болохоор бомтын дээд доод налуугийн бэхлэгийг харуулсан ба жишээ нь дөрвнөөс нь цахилгаан станц болохоор доод налуугаа ийм чулуун өрлөг зүгээр юу ч байхгүй бетон бол байхгүй зүгээр цэвэр чулуун өрлөгөөр хамгаалсан. Тэгээд эндээ бол энэ хэсэгтээ бол бас нэг юутай тавцантай налууг сайжруулах бэхлэх зорилгоор одоо иймэрхүү байна гэсэн үг л дээ. За энэ бол ингээд дөрвийн 9 цахилгаан станцын сонсон ажиллаа. За ингээд энэ бол манай авсан сан байна. За энэ дээд доод налуугийн бэхлэгээнүүд хийж байна. Энэ жишээ нь ингээд бэхлэгээ муу хийснээс болж бүхэл бүтэн бомт ашиглаж эхлэегүй байхад орсон ийм тохиолдол байна. За шүүрүүл гэж байна. Шүүрүүл нь болохоор бомтын их биеэр шүүрч гарах усыг усанд хөрсний жижиг хэсэг угаагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Хөрс сэргчхээс хамгаална. За шүүрлтийн усны гаралтын нөхцөлийг сайжруулна. Бууралтын мөрийг доошлуулна. Налуугаар гарахгүй шүүрлтийн ус гарч ирвэл бомтын доод налууд дор угаагдал мөсөөл болоход хүндрэлтэй байдал үүсэж байгаа. Хэрвээ налуугаар шүүрлтийн ус гарч ирэх юм бол бомтын доод налууд бат их алдагдана. Тийм учраас заавал шүүрлтийн бууралтын мөрийн дээд хязгаарыг бол заавалч шүүрүүл рүү орж ирж ирэх байдлаар тооцоолыг үлдэж зурцлыг хийх ёстой. За шүүрлүү бол ус ургуу шүүрээр дамжиж орно. Энэ нь болохоор бага диаметртэй хэсгээс эхлэн том диаметртэй өрлөж хийсэн хэсэг байна гэж. За иймэрхүү тусгай хийцүүд байна. Эдгээрийн зарим нь бол хийцлэлээр байна. Зарим нь бол одоо тооцооны үндсэн дээр тодорхойлдог ийм журамтай байгаа. За тэгэхээр та хэд болохоор за бомтын зүрхвч гэж юу юм бэ? Түүний үүргийн талаар нэгдүгээр асуултанд хариулна. За хоёрт нь болохоор за бомтын доод налууг бэхлэхгүй байж болох уу гэдэг асуултанд хариулна. За гуравдугаарт нь болохоор энэ шүүрүүлийн зорилгын талаар асууна. Одоо жишээ нь шүүрүүл рүү орж байгаа шүүрүүлд байгаа материалуудыг бол та хэд энд харж байна. Эхлээд чулуу байна, хайрга байна, том ширхэгтэй элс байна. Тэгэхээр ийм дараалттай байж болох уу, эсрэг дараалттай байж болох уу гэдгийг та хэд нэг сайн бодоорой. За ингээ баяртай.